шинэ коронавирусын халдвар болон ханиад томуугаас өөрсдийгөө яаж хамгаалах тухай хэлж өгье. Олон хүн цугларсан газраар битгий яваарай. Хэрвээ гарах хэрэгтэй бол дулаан хувцлаж маска заавал зүүгээрэй. Маска тайсныхаа дараа гараа сайтар савндаж угаахаа битгий мартаарай. Ханиаж найдаж байгаа хүнээс хол байж өөрийгөө хамгаалаарай. Чи өөрөө ханиаж найдавал амны цаас хэрэглээд цаасаа шууд хогийн савнд хаяарай. Эсвэл ингэж найтаагаарай. Найзуудаа миний хэлснийг аав ээж, ах дүү, найз нартаа дамжуулаарай. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хичээлийн хэрэгслээ бэлдээрэй. Бүгдээрээ дэлгэцэндээ анхаарлаа хандуулаарай. Зургийг хараад чамд ямар сэтгэл төрж байна вэ? Магадгүй та нарт хүүхдээ сонсдог гэр бүл, амьд харилцаатай гэр бүл, аз жаргалтай гэр бүл, гэр бүлийн үн цэнэгсэн бодлууд төрсөн баг. Та нарын бодож байгаа шиг аз жаргалыг юу гэж боддог бол дараах бичлэгээс бүгдээрээ сонирх юм. Миний бодлоор гэр бүл нь яг хамтдаа байдаг. Тэгээд баяр баясгалантай байх үеийг аз жаргал гэдэг. Хамгийн ойр дотныхоо хүнтэй хамт байхыг яаж жаргал гэж боддог. Гэр бүлтэйгээ инээд хөөртэй байхыг аз жаргал гэдэг. Аав ээжигээ хаатай гэж үзчихээ. Тэгээд ганистай сайхан байгадаг. Үргэлж инээдэг тэдрийг гэж байгаа. Дандаа эрхлүүлээл гадуур авч тоглож авч гараал дэлгүүр хэсдэг. Аз жаргал гэж хайрыг ээж аав анааду эрүүл мэнд байх хэрэгтэй, бас инээд баясгалантай байх хэрэгтэй. Инээж амьдрахыг өөрийнхөө дуртай юм хийж явах үед хүн болгон баясаад инээгээд байж ах үеийг хэлнэ. Яргуу цэцэг ээж автагаа амьдрах, өвөө эмээтэй амьдрах, ах эгч нартайгаа амьдрах, ээж автагаа дандаа байхыг, гэр бүлээрээ сайхан амьдрна. Бодцоод илий. Аз жаргал гэж там бүлээрээ хөгжилтэй зугаатай тоглоом тоглохыг хэлдэг. Хүн аз жаргалтай болохдоо баясгалантай байдаг. Тэгээ маш их баярлдаг. Тэгээ өөрт нь маш их үнцэнтэй юм шиг санагдаг. Их тайван хүн бүрхэн адтай, дээрээс нь бас жаргалтай өдрийг. Харин энд байдаг юм уу? Энэ аз жаргал дүүтэйгээ хамт тоглох. Манай ааж маа бүгдээ инээхээр аз жаргалтай инээдэг. Инээхдээ ха инээдэг. Азтай ахалтай алхай. Аав ээжигээ баярлуулаад тэгээд аав ээжийнхаа өгөн дарахыг хэлдэг. Ээж автагаа зугаалах дуртай. Харин одоо багшийнхаа уншиж өгөхийг анхааралтай сонсоорой. Би зуны амралтаараа ээж аавтайгаа хөдөө байдаг найзанд нь очиж хэд хонсон юм. Аавын найзынх 7 хүүхэдтэй. Ам бүл 9 амьдардаг. Том охин нь надаас 2 насаар ихч. Дүү нар нь цөөн насны зөрөөтэйч том ихчийнхээ үгэнд сайн орно. Игч нь юул гэж хэлнэ урайлах нь аргагүй. За ихчээ гэд гуйлтана. Тэд маш завгүй. Өглөөнөөс орой болтол ажиллацгаана.
Ээж нь үүрээр босож үнийгээ саана. Аав нь адуундаа яваад бас л завгүй. Хүүхдүүд нь хашаа хороогоо цэвэрлэж хонио ээлжлэн хариулна. Завсар зайгаар нь шагаа тоглож, чулуугаар гэр барьж, эсвэл модон мориор уралдаад уйдах чөлөөгүй. Орой бүгдээрээ цуглан ширээгээ тойрч суугаад хоолоо идэхдээ хөвгөлтэй зүйлийг ярилцгаана. Хинч бидэн шиг өрөөнийхөө хаалгыг хаагаад тааг чимээгүй болохгүй. Бусдыгаа үл тоож гар утсаараа оролдохгүй. Гэртээ бүгдээрээ эвтэй, хөгжилтэй байх нь үнэхээр сайхан санагдсан. Дугуйрсан хантай эсхий гэртэл их учир байна гэж би бодлоо. Ихэд ямар хоёр гэр бүлийн тухай гарсан бэ хүүхдүүдээ? Зүйтэй. Аавын найзын гэр бүл, охины гэр бүлийн тухай гарсан. Одоо бүгдээрээ сонссон ихээ үйл явдлын дагуу харьцуулан ярилцъя. Аавын найзынд ямар үйл явдал болсон бэ? Дүү нар нь эгчийнхээ үгэнд маш сайн ордог. Тэгвэл энэ нь нэгнээ хүндэлж сонсож байгаа хэрэг юм. Энэ нь чамд ямар санагдаж байна вэ? Таатай санагдаж байна уу? Таагүй санагдаж байна уу? Багшийнхын хувьд маш их тааламжтай санагдаж байна. Харин охиных бусдыгаа үл тоодог нь нэгнээ сонсож хүндэлдэг болов уу? Чамд ямар санагдаж байна вэ? Багшийнх нь хувьд таатай санагдахгүй байна. Харин аавын найзын өглөөнөөс орой болтол завгүй ажиллацгаадаг. Үнийгээ саана, адуугаа ман хонио хариулж хашаагаа цэвэрлэдэг. Чөлөөт цагаараа шагаа тоглож, чулуугаар гэр барьж, мөн модон мориор уралдацгаадаг. Энэ нь хүн бүр гэр бүлийн орчинд хамтдаа хөгждөг, мөн уламжлалт ёс заншлаасаа суралцдаг юм байна шүү дээ. Энэ нь харин чамд ямар санагдаж байна вэ? Багшд нь маш тааламжтай санагдаж байна. Харин охины гэр бүл ямар байсан бilé? Бүгдээр гар утсаараа оролддог байсан шүү дээ. Энэ нь чамд ямар санагдаж байна вэ? Энэ нь багшд тааламжгүй санагдаж байна. Аавын найзын орой бүр ширээгээ тойрон сууж хоолоо идэнгээ хөгжилтэй зүйлийг ярилцаадаг. Бүгдээрээ эвтэй, хөгжилтэй байдаг. Хөгжилтэй зүйлийг ярилцаж байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бие биендээ хүндэтгэлтэй ханддгийг илэрхийлж байгаа юм байна шүү дээ. Мөн ширээгээ тойрон сууж байгаа нь гэр бүлдээ таатай уур амьсгалыг харуулж байна. Харин энэ нь чамд ямар санагдаж байна вэ? Багшийнх нь хувьд таатай санагдаж байна. Харин охины гэр бүл ийм уур амьсгал бүрдүүлж чадсан билүү хүүхдүүд ээ? Бүгдээр өрөөндөө ороод тааг чимээгүй болцгоодог. Харин энэ нь чамд ямар санагдаж байна? Миний хувьд ч гэсэн таагүй санагдаж байна. Одоо бүгдээрээ хоёр гэр бүлээ ямар гэр бүл вэ гэдгийг ахин нэг харцгаая.
найзынх ямар гэр бүл гэж чи бодож байна вэ? Магадгүй та нарт эвтэй найртай, аз жаргалтай, нэг нэгнээ хайрлан хүндэлдэг сайхан гэр бүл гэж бодогдсон баг. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдэв жаргалтай гэр бүлийн тухай юм байна. Жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлдэг? Гэр бүлийн гишүүн болох чиний хувь нэмэр ямар чухал болохыг ойлгож авах нь өнөөдрийн хичээлийн маань зорилго байх нэ. Хүүхдүүд гэр бүлээ ямар байгаасаа гэж хүсдэг бол? Аав ээжигээ ямар байгаасаа гэж хамгийн их хүсдэг вэ? Би аав ээжээгээ хэрэлддэггүй тэгээд ууралдаггүй байгаасаа гэж хүсдэг. Хамт байгаасаа гэж хүсдэг. Худлаа ярьдаггүй бас дээрээс нь нэмээд хизээж өрөвзөн хүмүүс тусалдаг. Бас дандаа битгий ажил гэж явахгүй хүүхдтэйгээ амсан бол тэрийгэ биелүүлж өгөх ёстой. Тийм л аав ээжтэй болохыг би хүсдэг. Өөрийнх нь чаддгүй ямыг хийж өгдөг, өөргөж өөртөө тоглодог, өөрт нь амсан амдалтаа биелүүлдэг аав ээж болно гэж боддог. Хүүхдтэйгээ тоглодог, хүүхдтэйгээ кино үздэг байгаасаа гэж хүсдэг. Хүүхдтэй амлсан бол худлаа ярьдаггүй. Тийм байгаасаа гэж хүсдэг. Эдгээр хүүхдүүд ингэж хүссэн байна. Харин танах ямар гэр бүл бол? Дараах хүснэгтийн дагуу гэр бүлээ үнэлээрэй. Та нар өөрийн гэр бүлээ үнэлсэн байх. Сурагч энэ гэр бүлээ хэрхэн үнэлснийг харцгаая. Эндээс харахад энэ гэр бүл бие биенээ дэмжин туслах, хүнд итгэлтэй хандах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж үнэлжээ. Чиний үнэлгээн дээр анхаарах зүйл гарсан байж болох юм. Хэрв тийм бол гэр бүлээ улам илүү аз жаргалтай болгохын тулд чи хэрхэн оролцох вэ? Нэгэн хүүхдийн бичсэнийг бүгдээрээ харъя. Би гэртээ хоолоо идэхдээ уцаа оролдохгүй. 7 хоногт 2 удаа шагаагаар тоглоно. Гэрийн ажилд туслана. Харин дараагийн сурагч маань аав ээж ах эгчийнхээ үгэнд орох. Эрүүл сарвал байж гэрийн ажилд туслах. Хичээл номоо сайн хийж амжилт гаргах гэсэн байна. Энэ хоёр сурагчийн бичснийг зөөрүүгээр илэрхийлбэл би гэртээ хоолоо идэхдээ уцаа оролдохгүй 7 хоногт 2 удаа шагаагаар тоглоно гэдэг нь эрдмийг ихнээс нь эвийг эртгэнээс. Гэрийн ажилд туслана. Дэм дэмэндээ дээс эрчэндээ. Аав ээж ах эгчийнхээ үгэнд орох. Аавын сургаалалт ээжийн сургаал эрдэнэ. Ахаа алд хүндэл дүүгээ
дэлэм хүндэл. Эрүүл саруул байж гэрийн ажил таслахна. Эрүүл бид саруул ухаан оршино. Хичээл номоо сайн хийж амжилт гаргах. Энэ нь эрдэмтэй хүн даруй их мөрөн дүлгөөн гэсэн зүүргээр илэрхийлж мөн болох юм. Багш нь чиний бичсэн зүйл дээр нэмээд өдөр бүр хэрэгжүүлж болох зөвлөмжийг санал болгож байна. Гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа баримтлаарай. Өглөө бүр ээлдэг сайхан үг хэлж хэвших. Үргэлж инээмсэглэх. Гэр бүлийнхэндээ хүндэтгэлтэй хандах. Зөвлөгөөг нь сонсох. Чамаас тусламж хүсгэд тусалж байх. Хол амьдарч байгаа ахын дүүсийнхээ мэндийг ирэх. Гэрийнхнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж гэрийн ажилдаа туслах. Эцэгхээ тайван байлгах. Өөрийнхөө асуудлыг урьдчил болгохгүй байх. Одоо бүгдээрээ сонсон ихээ эргэн нэг санацгаая. Охин хамгийн сүүлд юу гэж бодсон бэлээ хүүхдүүд ээ? Дугуйрсан хантай гэртэл их учир байна гэж охин бодсон. Харин чи охинтой санал нийлж байна уу? Та нар бүгдээрээ өөр өөрийн бодлоо бичсэн баг. Нэгэн суралцагчийн өөрийн бодлоо хуваалцсныг бүгдээрээ харъя. Хүн бүр өөр орчинд амьдардаг. Харин тэр амьдарч байгаа орчиндөө ээж, аав, дүү, миний оролцооноос хамаарч аз жаргалтай болдог гэдгийг ойлгож авсан. Тэгвэл аавын найзын гэр бүлийн аз жаргал нь охины бодож байгаа шиг гэрт амьдардгаас хамаардгүй юм байна. Харин гэр бүлийн гишүүн бүр бие биенээ хүндэлдэг, сонсдог, дэмжиж тусалдаг, уламжлалт яс заншилт суралцсангаа хамтдаа хөгждөг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие биедээ хүндэтгэлтэй ханддагаас гэр бүлийн маань таатай уур амьсгал бүрдэж ад жаргалтай гэр бүл бий болдог байх нэ. Өнөөдрийн хичээлдээ идэвхтэй оролцсон та нартаа баярлалаа.